Эхлэх үү. За тэгээд юуны өмнө урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн сэтгүүлчдээс баярлалаа. Өнөөдөр Монголын залуучдын холбооны залуучдын хүмүүнлэгийн байнгын орооноос өнөөдрийн хэвлэлийн урлагийг зарласан байгаа. Тэгээд өнөөдрийн хэвлэлийн урлагаар бид 6 сарын 10-ны өдөр 8 сарда дүүгээ аварсан аврагах цэрэн тогтхын өнөөдрийн байдлаар эмчилгээний талаар мэдээллүүдийг өгч мөн одоо бас цааш төрнөх одоо аяны талаар танилцуулахаар та бүхнийг өрсөн байгаамаа. За Монголын залуучдын холбооноос бол албан ёсоор бол энэ Монголын залуучдын байгууллагын дэргэд бол нэгдсэн зохион байгуулалтаар өнөөдөр ахыг аврыг гэдэг энэ аяныг өрнүүлэхээр зохион байгуулж байгаамаа. Яагаад гэвэл зарим нэг тохиолдолд бол янз бүрийн байдлаар бол өнгөрсөн хугацаанд бол хандив аяныг бол хувь хүмүүсүүд, найз нөхдүүд, албан байгууллага, иргэд гээд олон болол зохион байгуулсан байгаа. Энэ дундаа бас зарим тохиолдолд бас нөгөө хандив маань бас эзэндээ хүрэхгүй байх. Иймэрхүү тохиолдолд бас их бэхжсэн багсаг бол гарсан. Тэгэхээр энэ бүгдээс бол бид нар өрсөн сэргийлж Монголын залуучдын холбооны дэргэд албан ёсоор данс нээж, төгрөгийн долларын данс нээгээд энэ цэрэн тогтох ахыг аврыг гэсэн аяныг өрнүүлж байгаамаа. За нөхцөл байдлын талаар явахад бол нийт бол эмчилгээнд бол 350-аас 400 сая төгрөг бол шаардлагатай байгаа. Цэрэн тогтох өөрөө бол одоо Солонгос улсад бол эмчилгээнд очсон эмчилгээ гэдэг эхлэх явж байгаа. Монголчуудаас өнөөдрийн байдлаар бол 150 гаруй сая төгрөг бол цуглаад байгаа. Үлдсэн одоо эмчилгээний зардал болох одоо 200-аас 250 сая төгрөгийг одоо бид нар үлдсэн хугацаанд цуглуулах ийм болов шаардлага байгаа. Тэгээ энэ дээр бол одоо Монгол ахын дүүс зон олныгоо бол туслаач та бүхэн өвлийн гараа сунгаач гэдэг бол уриалж байгаамаа. За нөгөө талаас одоо Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагууд, за мөн одоо олон улсын төслийн байгууллагуудыг бас энд бас уриалан дуудаж, за мөн одоо гадаад улсад амьдарч ажиллаж байгаа тийм ээ элэг нэгт Монгол ахын дүүсийг цэрэн тогтох авраг ахад бас туслаач ахыг аврая гэж уриалж байгаамаа. За бид нар бас энэ Монголын залуучдын холбооноос нэгдсэн зохион байгуулалтаар 2-3 ажлуудыг бол төлөвлөж байгаа. За бид бол энэ наадмын өдрүүдэд бол наадмын өдрүүд 7 сарын 10-наас 10, 11, 12-ны гэдэг ингээд 3 өдөр бол амрахгүйгээр бол ажилланаа. Монголын залуучдын хүмүүнлэгийн ороо бол за энд бол нийт бол бид нар бол зохион байгуулалтаар бол нэг 50 залуучууд бол ажиллана. Энэ 50 залуучууд нэгтээ ирэхэд бид нар хүйт болоо одог дээр бол 3 асар засах юм аа. Энэ 3 асраар бол ахыг аврыг гэсэн одоо та бүхэн харж байна. Ийм одоо урайтай хандив аян байх юм. Ахыг аврыг гэсэн энэ майхнуудаа засч эндээ бид нар хандив арга хэмжээ зохион байгуулнаа. Нэгдсэн зохион байгуулалтаа. За хоёрдоод ирэхэд бид нар төв цэнгэлдэх хүрээлэнд тойроод бас 3 одоо асраа засаж ахыг аврыг гэсэн аяныг өрнүүлээ. За энэ мэдээж тухайн өдрүүд бол үндэсний их баяр наадам болж монголчууд маань баярлж байгаа. Гэхдээ та хэдийгээр бид нар бас үгдээ баярлж байгаа чинь бас сэтгэлийн зовоож актер ингэж сэтгэл санааны хувьд бол хүнд байдалд оруулахгүй. Бидний бол зохион байгуулж байгаа тэр асар дээр бол бид нар зөвхөн гадна талдаа бол харагдах байдлаар бол ахыг аврыг гэсэн бичгтэй байна. За мөн хүрээд ирэхээр бол хандив хайрцаг байрлалцсан тийм ээ. Ингээд явж явах юм аа. За мөн одоо ингээд суурин одоо энэ асраас гадна явуулын болвол ийм хайрцагуд бол аялна. Энэ хайрцагуудаараа бид нар нэг 20 хайрцаг болвол төв зэнгэлд хүрээлэг тойроод за мөн одоо хүүтлээ одыг тойроод манай зохион байгуулагч залуучууд бол ажиллаж явах юм аа. За нөгөө талаас бид нар бол иргэд маань бол нэг зүйл дээр бол эргэлзэхгүй байх хэрэгтэй. Юу гэвэл тэр нь ахыг аврыг гэсэн энэ аян бол нэгдсэн зохион байгуулалттайгаар ийм бол хаяг адрестай, ийм бол логотой явж байгаа. Дээрээс нь бол бид нар бол манай одоо энэ залуу өмссөн байж байна. Тий. Урдаас нь харахад ахыг аврыг гэсэн ийм бодоологтой, зинхэр бодоологтой. За мөн хойноос харахаар ахыг аврыг гэд Монголын залуучдын холбооны хүмүүнлэгийн ороо гэсэн ийм бол бид нар бодоологтой, малгайтай залуучууд. За мөн дээрээс нь бол одоо энэ дээр бол бүх хүмүүсүүд залууч зохион байгуулж байгаа залуучд маань ахыг аврыг аяныг одоо зохион байгуулагч гээд овг нэр нь овг нэртэйгээ зурагтайгаа
За мөн Монголын залуучууд холбооны ийм тамхтай ийм болвол үнэлэхтэй болол байх юм аа. Ингээд ирэхээр бол иргэд нэгтэй ирэхэд төөрөлдөхгүй. Хоёрдоо ирэхэд бол энэ залуучууд бол энэ аяныг зохион байгуулж байгаа. Наадмын өдрүүдэд өөрсдөө баярлахгүй, өөрсдөө энд бас юу гэдэг наадаж явахгүй. Яг энэ одоо хүмүүлийн хандив аянд бол ингэж өөрсдөө ингэж зориулж ажиллах энэ залуучууд байгаамаа. Тийм болохоор монголчууд нь та нар энэ аянд бас идэвхтэй оролцоороо залууч биднийг бас дэмжээрэй. Бидний зохион байгуулж байгаа үйл ажиллагааг дэмжээрэй. За мөн одоо аврагах цэрэн тогтоохыг аврая бүгдээрээ. Ингээд бас өнөөдөр бидний хэвлэлийн уралд бас цэрэн тогтоох хүүгээ аав нь Амарбат хүрэлцэж ирсэн байгаа. За мөн одоо цэрэн тогтоох хүүгээ ээжийнхэн дүү Дэлгэрмаа өнөөдрийн хүртэл өнгөрсөн хугацаанд бол өөрийнхөө дансаар өөрийнхөө пэйж хуудсыг нээж тийм ээ цэрэн тогтоох хүүд амьдрал билэг гэсэн пэйж хуудас нээж бол өнөөдөр зохион байгуулалт хийсэн байгаа. Ингээд Дэлгэрмаад шилжүүлье. За би 2015 оны 6 сарын 15-наас эхлээд би одоо фэйсбүүкээр зургийг тараагаад хандивын аян өвнүүлсэн байгаа. Өнөөдөр чинь 7 сарын 9-ний өдөр дөнгөж сая би багныхаа хуулгыг аваад бүгдийг ингээд одоо хүмүүсээс нийтээр ил дод байх чинь бүх дансны хуулгуудаа ингээд авцсан нийтлэгдсэн. Тэгээд өнөөдрийн байдлаар 15-наас өнөөдрийн 7 сарын 9-ний хүртэл хугацаанд цугласан үнийн дүн бол манай Монголд бол 172 сая 203,200 төгрөг байгаа юм. Ингээд Солонгост 7 сарын 1-ний өдөр цэрэн тогтоох хүү ээжтэйг ам Солонгос улсыг зорьсон. Тэнд монголчууд маань хэсэг бүлгээрээ 10-20 воноор одоо хандив өргөснийх нь өөх маань 13 сая вон болчиход байгаа. Ингээд нийт монголчуудын элэг нийт бүх өнцөг болон бүрт суугаа монголчуудын хандивсан мөнгө маань нийтдээ 195 сая төгрөг цугларч байгаа юм. Одоо юм байдлаар. Тэгээ одоо энэ хандивын аян залуучдын холбоотой үргэлжлүүлэн хийдэг үйл ажиллагаа нь 400 сая төгрөг эмчилгээний төлбөр болохоор үлдэгдлийг бид нэр энэ залуучдын холбоо залуучуудтайгаа хамтраад энэ аяны зохион байгуулж байгаа шүү. Хүүгийн биеийн байдлаар одоо аав нь хэлж байна. Хүүгийн биеийн байдал Монголд байснаа бодвол Солонгост очиод дээрдэж байгаа, сайжирч байгаа. Гэхдээ яг хагалгаанд орох шаардлага хангахгүй. Энэ Монголоос явахдаа хоёр уушиг нь хоёулаа хатгаатай, хэвтрийн хатгаатай, элэг бөөр, цол эрхтнүүд өвчлсөн. Тийм учраас яаралтай хагалгаанд оруулахгүй хатгааг элэг уушигт одоо дотоод эрхтнийг эмчилж тийм эрчим тэмчилгээ явагдаж байгаа. Одоо энэ Солонгосын эмнэлгийн эхний юугаар бол энэ 14-нд хагалгаанд оруулах гэсэн тийм юутай төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ биеийн байдлыг харна хатгаа элэг бөөрийн юуны шинжилгээний хариуг харна тэгжээж хагалгаанд оруулнаа гэсэн байгаа. Одоо эрчим тэмчилгээнд байгаа. Дүүгийн биеийн байдал сайжирч байгаа. Гарандаа хагалгаанд орсон гарны хагалгааны боолтыг аваад одоо тосон дүрхлэг хордлого нь бас сайн тайлагдаагүй тусал хийлгэж байгаа. Тэгэхээр гэрээрээ боолгож эмчилэгдэж эмнэлгээс гарсан байна. Тий. Тэгээд мөн нэг зүйлийг бас бид орхитуулсан байна. Монголын залуучдын холбоо бол 21 аймаг 330 суманд бол салбар зөвлөлттэй байгаа. Энэ 21 аймаг 330 сумын салбар зөвлөлтөд бид нар бас дүүгээ аварсан аврагах цэрэн тогтоохыг аврая гэсэн энэ аяныхаа өрөөнд бол бид тэр салбар зөвлөлтөд бол албан бичиг өөрүүлж, уриалгуудаа бол хөргүүлж мөн бас одоо 21 аймаг 330 суманд бол энэ хандив аяныг өрнүүлэхээр бас ингэж бол чиглэл өгсөн байгаа. За наадмын өдрүүдэд 10, 11, 12-ны өдрүүдэд хандив аяныг өрнүүлээд бид нар өргөжлүүлээд 7 сарын 15-наас 19-ний хооронд бол Солонгос улсад бас очиж ажиллаж Солонгост байгаа элчин Монголын суугаа элчин сайд за мөн элчин сайдын дэргэдэх бол элчин сайд за мөн одоо Солонгост байгаа монголчуудын холбоотой хамтарч бол бас энэ аяныг бол хандив аяныг бол албан ёсоор бас ингэж өрнүүлэхээр бол Солонгос улсад өрнүүлэхээр бол ингэж төлөвлөж байгаа. Бас хэлмээр байна. Тэ. За өнөөдрийг хүртэл бол бас та бүхэн ер нь Facebook
За пэйж хуудасууд, за мөн одоо нийгмийн одоо шүлжээс энэ Твиттерээр харж байгаа бол олонний танил улс төрийнхэн за мөн хэвлэл мэдээ улс урлаг, спортынхан гэдэг олон болол одоо хүмүүсд тусалж байгаа. Жишээлбэл бол жүжигчин болол Ундрмаа, Аглуу, за мөн дуучин Сэрчмаа, дуучин BX, за мөн одоо рэпер дуучин бол Жив бол өөрийнхөө 250 мянган лайктай пэйж хуудасаараа дамжуулан болол энэ хүү туслая гэдэг байдлаар бол бас өрнөж байгаа. За мөн оюун ухааны академийн бол одоо сургагч баш Хатанбаатар бас энд бас оролцож байгаа гэдэг бас хэлмээр байна. Одоо яг хэдэн төгрөг цуглаад байна одоо цаашдаа хэд дутуу байна. Одоогийн бодлоор яг ерөөсөө Солонгост цуглуулсан 13 сая болон Монгол цугласан бүх нийт үн нийлээд 100 Монгол мөнгөөр 195 сая төгрөг цугларч чадсан. Нийт болохоор хэрэгтэй. Нийт 300-аас 400 сая, ер нь 400 сая төгрөг гэж бид бодож эндээс суулгаж байгаа юм л та. Одоо нийт хэрэгдээ гэдэг юм хүмүүсийг яаж бүрэлдэх вэ? Нийт иргэдийг бол дүүгээ аварсан авраг ахыг аврья гэж бид уриалж байгаа. За ер нь бол 80% төлөгдөлтэй хүн бол 72 цагаас ер нь дээш бол амьдрахад бол хүнд байдаг юм байна. Ингээд бол авраг ах маань бол өөрөө бол өнөөдрийн байдлаар бол яг бол сар болж байна. 6 сарын 10-нд төлөгдсөн. За Монгол тодорхой хугацааны дэмжлэгээ явуулж байгаа. Үргэлжлүүлээд 7 сарын 1-ээс хойш бол Солонгост очиод дэмжлэгээ явагдаж байгаа. За Солонгосын бол яг одоо төлөнхийн бол чиглэсэн эмнэлэг нь бол 2-оос 3 сарын бол бүрэн эмчилгээ хийгдсэний дараа бол энэ хүн бол босч ирнэ. 100% одоо эмчлэгдэнэ. Арсын нөхнөө. Дотоод одоо тэр дотор гэж уушиг элэг зөөрөх тэр одоо цол эрхтнүүд бол эмчлэг одоо бол устдаж эхэлж байгаа. Тэгэхээр тэр үдээр нөхөн сэргээж эмчлээд ингээд бол 2-оос 3 сарын дараа бол үр дүн гарна гэж. Тэгэхээр энэ эмчилгээний үр дүнд бол бид 400 сая төгрөг Монгол мөнгөөр 400 сая төгрөг шаардлагатай маа гэж. За нэг үе бодоод анх одоо яахаа мэдэхгүй сандар тэмдэж тусламж гуйж явж байхаа бол өнөөдөр бол 200 сая төгрөг босцсон гэдэг бол маш том байгаамаа. Олонний үуч оломгүй далаа тийм ээ. Хичээр бол сайхан бол бас монголчууд халуун хэлний сэтгэлээ бол өгсөн байгаа. Цаашлаад бид нар зөвхөн монголчууд биш, зөвхөн Солонгост байгаа монголчууд биш. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа монгол ахын дүүсүүд минь хандивын гараа сонгож авраг ахыг аврахад бас та бүхэн туслаач гэж ямаа. 400 сая төгрөг нь хаалгаа болон эмчилгээний бүгдээрээ нийлээд ингэж орж байгаа тий. Одоо наадмын төлөв дөрвөн жаа. Тий. Тий. Өөр бусад бас нөгөө бусад энэ аяас хамгаалсан залуучууд байгаа тий. Энийг бас их яаж хамгаалж байгаа. Тий. За сайхан асуулт бас. За өнгөрсөн хугацаанд одоо цэрэн тогтхууг аврахад бас санаачлагаа гаргаад итгэх зүтгэлээ гаргаж за мөн цаг хугацаагаа зарцуулж ингэж явсан бас нийт одоо Монгол ахын дүүс за мөн үйл ажиллагаа зохион байгуулсан аж ахуй нэгж албан байгууллага хувь хүмүүстээ бас талархлаа илэрхийлэх нь зүйтэй. За мөн одоо тэр хүмүүсүүд бол өнөөдөр бидэнтэй бас нэгдээч гэж өдөр бид нар нэгтгэж холбож байгаа. За мөн одоо аксес сургалтын төв тийм ээ. За өөдрөг сэтгэл аян гээд одоо залуучууд байна. За ингээд коор дуучид гээд олон залуучууд бол энд бол бидэнтэй бол нэгдэж орж ирж байгаа гэдгийг бас хэлэх нь зүйтэй. Өөр асуулттай юм байна сэтгүүлч өнөө.